За 2026 онд 1 сарын 26-нд өдөр. Эрдэнэ дээжилтгэл. За өнөөдрийнхөө сургалтын агуулгын эрдэнэ дээжийн төрөл, дээжилтгэх арга зүй, ань дотроос нь ямар стандартаар ямар бутлалт, нотоглол, шигшэлт, хатаалт, хойлт хийдэг талаар. Тэгээд эдгээрийг хийх явцад ямар бохирдлын эрсдэл гардаг. Тэгээд дээжийг хэрхэн хадгалах. Тэгээд дээж бэлтгэлийг ерөнхийдөө чанар хяналт яаж явагддаг гэдэг талаар ерөнхийдөө юм агуулгатай орох байгаа. За дээж бэлтгэл гэдэг бол ерөнхийдөө ганцхан тухайн дээж бэлтгэгч болон тухайн дээж бэлтгэлийн өрөөнд явагдаж байгаа процесс биш. Энэ дээж бэлтгэл маань тухайн уурхайн олборлолт ба дээжилтээс ерөнхийдөө эхлээд талбай бэлтгэлдээ оролцоод шинжилгээний үр дүн гарах хүртэл бүхэл процесс ингэж хамаарагдаж явдаг. За энэ зурган дээр болохоор одоо ямар нэгэн ордын биетийн юм 3D модулыг харуулсан байгаа. За тэгээд одоо дээрх зурганы өнгөн хэсгүүдийн металлын төрөл бүрийн агуулгуудыг ерөөхдөө харуулж байгаа. Одоо жишээ нь улаан өндөр агуулгатай, цэнхэр нь бага агуулгатай гэх мэтчлэн. За эдгээрийг яаж гаргаж байгаа гэхлээр тэр доотлын зурган дээр харагдж байгаачлан одоо доотлын зурган дээр харагдж байгаа зураасууд буюу энэ зураасууд нь болохоор өрөмтлийн дээж одоо дээжилт хийсэн цэгүүдийг харагдж байгаа. Тийм болохоор нэг дээж ерөөхдөө бас энэ уурхайн ордыг бүхэлд нь ерөөдөө бас төлөөж чадах үз биш. Тийм учраас маш олон төрлийн дээжүүдээр ингэж бүхэлд нь болж байгаа. Тэгээ нэг дээж маань ингэж чухал биш гэдээ ингэ орхитуулж болохгүй. Тухайн хэсгийнхаа одоо агуулгыг төлөөлж идэг. За тэгээд одоо дээжийн зөвхөн нэг хэсгээс нь авсан бол доос одоо нэг хэсэг өнгөн хэсгээс нь ч юм уу дээжилтийг авсан тохиолдолд доор байгаа хэсгийг мэдхэ болно гэсэн. Тэгэхээр дээжилт бас хамгийн чухал хэсэг байгаа. Дээж бэлтгэлт. За дээж бэлтгэлийг яриханд бол тамга төрөнд бас дээж гэж юу вэ гэдэгтээ бас бид нэр танилцсан байх хэрэгтэй. За дээж гэдэг нь одоо шинжлэх ухааны хэллэгтэй судлагдж буй биет материалын шин чанарыг бүрэн төлөөлж чадах үз нарийн аргачлалаар авсан хэсгийг хэлж байгаа. За энэ зураг дээр харагдж байгаа энэ уурхай овоолох ч юм уу те энэ хэсгийг бүхэлд нь тодорхойлж чадах үз одоо шин чанар гэж байгаа. Энэ дээр физик шин чанар, химийн найрлага бүхэл шин чанарууд хамаарна гэсэн үг. За энэ биет буюу материал гэж байгаа. Энэ дээр болохоор эрдцээр хөдөр, төрөл бүрийн хөдөр, хөрс, ус зэрэг ерөөдөө бүгдээр багтаж явдаг гэсэн үг. За энэ дээж гэдэг маань ингээ өөрийн гэсэн шинжлэх ухааны тодорхойлолттой ийм зүйл байгаа. Тийм болохоор өөрт нь бас тодорхой хэмжээний шалгуур авах хэрэгтэй. За яг юуг дээж хийж илэх вэ гэхээр төлөөлөх чадвар бүхий санамсаргүй байдлаар авагдсан энэхүү хэсэг шороо. За шороо л гэж хэлчих л та тийм. За дээж маань ерөөхдөө энэ хоёр шаардлагыг хангасан байх хэрэгтэй байдаг. За нэгдүгээр төлөөлөх чадвар гэж байгаа. Энэ зурган дээр одоо 1 сая тонн одоо төмрөө өдөр ч юм уу тийм хөдрийн одоо төлөөлөх зураг өгнө гэж үзэхэд одоо яг төлөөлөх чадвар бүхий дээж алт хийгдсэн тохиолдолд энэ ихний зураг шиг юм жигд тархацтай гэж харагдана гэсэн үг. За хоёр дахь зураг шиг ингээд зөвхөн энэ одоо том энэ хэсгээс нь ингэж авсан байх юм бол энэ дээж гэж хэлж ерөөхдөө болохгүй төлөөлөх чадвар нь алдагдсан байна гэж. За санамсаргүй байдал гэж. За санамсаргүй байдал гэдэг нь одоо энэ тухайн одоо энэ хэсгээс санамсаргүй байдлаар бүхэлд нь хамруулсан байж авсан байх хэвээр. Зөвхөн өнгөн хэсгээс нь гой харагдах хэсгээс нь ч юм уу. Эрс маань ялангуяа энэ олон төрлийн гой харагддаг. Тийм чулуу онцлогтой байгаа шүү дээ. Тэндээс ийм жон шиг хэлний ягаан ногоон ногооны навчи ягааны навчи гэх мэтлэнгээр ингэж авчлахгүй гэсэн үг болж. За эрдэнэ дээжийн төрөл нь ерөөхдөө геологийн хайгуулын дээж, технологийн дээж, тэгээд геохимийн дээж гэж ангилагддаг. За хайгуулын дээжийг өрөмтлийн чөмгөн дээж гэж байна. За энэ болохоор иймэрхүү хатуу одоо алмазаар өрөмтлгөөр гаргаж авсан бүхэл чулуулаг. За нэг иймэрхүү төрслөлтэй харагддаг. Тэгээд ислам дээж гэж байна. Уруу эргэлтээ өрөмтлгөөр гарч ирсэн үүрмэг чулуулаг. За энэ уруу эргэлтээ өрөмдөгдөх явцад гарч ирсэн тийм үүрмэг чулуулгийг хэлж байгаа гэсэн үг. Одоо энэ хоёр дахь зурган дээр харагдж байгаачлан төрөл бүрээр юм баг за арай нудаг гэж хэлж болох үүрмэг хэлбэртэй гарч ирнэ гэсэн үг. За сувгийн дээж гэж. Ил уурхайн ханаас түсэж авсан дээж. Одоо ямар сувгаас нь хаанаас нь яаж авах вэ гэдгийг одоо геологчдод маань өөр ингэ тогтоогоод тухайн сувгатад зориулсан тийм зүслэгийг хийдэг. Одоо энэ хоёр дахь зурган дээр ханны зүслэлтийг харуулж байна. За дараагийн технологийн дээж гэж. Үйлдвэрийн хаягдтал дамжлага дундаас гарч байгаа гэсэн үг. За энэ зурган дээр болохоор ерөөхдөө төмрийн баяжмлын хаягдтал болон баяжмал хоёрын зураг байгаа. За геохимийн дээж хөрс ургамлын дээж
одоо хөрсөн дээр шинжилгээ хийх ус одоо эрдэнийн шинжилгээ бол хөрс ус ургамал геохими бүхэл зүйл дээр хийгддэг. За тэр болгон дээр ингэж өөр геохими дээжүүд өөр төрлөөр ирнэ гэсэн үг. За дээж илтгэлийн үндсэн зорилго маань захиалагчаас ирсэн дээжийг бутлах, холих, хуваах, хатах гэх мэт ажиллагаагаар дээжийн шин чанарыг бүрэн төлөөлөх шинжилгээний дээж илтгэхэд ерөөхдөө орж байгаа. За ингээд ерөөхдөө зорилго нь төлөөлөх чадрыг хадгалах, эрцийг чөлөөлөх, нэг төрлийн болгох гэж. Эрцийг чөлөөлөх гэдэг нь болохоор ерөөхдөө биднэрт хэрэгтэй байгаа тэрхүү эрдэс маань бусад нэг хоосон чулуулагтай энэ нуугдмал төгжигдмэл байдлаар хадгалагддаг болохоор тухайн эрцийг нь одоо бутлалд хуваах, нутаглах явцдаа эрцийг нь чөлөөлж тэгээд холих нэг төрлийн болгож шинжилгээнд бэлтгэдэг. За геологийн хайгуулын дээжний хувьд бол ерөөхдөө ордны нөөцийг бодиттой тогтоох зорилготой байдаг. Бэлтгэл нь одоо буруу ямар нэгэн байдлаар буруу хийгдээ ширхлэх нь буруу байх юм бол одоо тухайн одоо геологийн баялаг байгаа хэсгийг нь одоо байхгүйгээр харагдуулах эсвэл байхгүй хэсгийг нь их өндөр агуулгатайгаар ч юм уу гарах гэх мэтэр одоо уурхайг асар их алдагдaltaд оруулж болохоос болчихж байгаа гэсэн үг. За технологийн дээжний хувьд дээж үлтгэл юм үйлдвэрлэлийн технологийн гормыг хянах металл авалтыг ерөөдөө тооцох зорилготой. Тэгээд хэрвээ бэлтгэл маань буруу хийх юм бол бажимлын чанарыг буруу тодорхойлж одоо борлуулалтад орлого алдагдах эсвэл хаягдал руугаа хичнээн хэмжээний металл алдагдж байгааг хянаж чадахгүй байх хэмжээнд хүрч байгаа. За манайд болохоор эрдэнийн дээж илтгэлд одоо дараах GB стандартуудыг ашигласан стандарт ажлын зааврыг ашиглаж байгаа. Төмрийн өдрийн дээж авах, бэлтгэх, зэсийн өдрийн дээж авах, бэлтгэх, жоншны дээж авах. Тэгээд хөрсний хим физикийн шинжилгээнд зориулсан дээж илтгэх ISO стандартууд байгаа. За эдгээрийн маань одоо харьцуулсан одоо бүгдээрээ л эрдэс дээр ашиглаж байгаа мөртлөө өөр стандартууд ашиглаж байгаа. Яагаад эдгээр ингэ тус нь ашиглаж байгаа гэдэг ерөөхдөө энэ хүснэг дээр ерөөд нь харуулж өгсөн. За төмрийн өдөр гэхэд их хэмжээний түүхэд маш хүнд төмрийн өдөр өөрөө хүнд учраас их хэмжээний түүхэд нэг хүнд байдаг. Тэгээ цэсийн өдөр болохоор өнд металл агуулсан. Жоншин хэврэг тийм бутрамтай талс зэрцэг байгаа. Хөрс бол мэдээж байгалийн хөрснүүдэж энэ дээр илстэй бусад хөрс шороонд бүгдээр багтдаг гэсэн үг. За тэгээд энэ дөрвөн арга маань дээшлэлтэй арга нь бас өөрөөр авдаг гэсэн үг. Төмрийн өдөр гэхэд одоо механик болон гар аргаар туузан дамжуураас голчлон гэж авагддаг. Зэсийн өдөр болохоор дундаж агуулгыг тогтоохын тулд маш нарийн хэмжээгээр тооцоож авддаг. За яагаад ингэж авч байгаа гэхээр зэсийн хөдрийн маань өөрөө агуулга бага болчихроос одоо бага хэмжээний дээшлэлтэй алдаа гарахад өндөр хэмжээний алдаа гарна гэсэн үг. Өндөр хэмжээний агуулгын алдаа гарна гэсэн үг. За тэгээ эдгээрт маань бүгдээрэнд нь ингэж ширхлийн хэмжээ болон ширхлийн хэмжээ маш чухал. За тэгээ гол ялгаа нь болохоор наривчлалын түвшин байна. Зэсийн өдрийн стандарт нь төмрийнхөөс илүү нарийн байдаг. Тийм болохоор 50-60% агуулгатай харьцангуй төмрийн хөдөр болон одоо зэсийн өдөр хоёрын дээж илтгэл дээр нь ерөөдөө зөрүү үүсдэг гэсэн үг. За дээж илтгэлийн орчин дээр бас дахиад ялгаа байгаа. За хөрсний дээжин дээр бол хатаалт хамгийн чухал процесс гэдэг. Хөрсийг хит талуун буюу 40 градусаас дээш хатааж болдгоо. Энэ 40 градусаас дээш хатаах үед бол органик бодисууд нь өөрчлөгддөг. Харин хөдрийн дээжийг 105 градус дээр хатааж ерөөдөө буталтыг явуулдаг гэсэн үг. За хуваалтын аргадаг бас юм ялгаа байгаа. За төмөр, зэс, жонш гэх мэт одоо хөдрийн стандартууд дээр рифл одоо Джонсон хуваагчийг механик хуваагчаар ингээд голчж ашигладаг. Тэгээд хөрсний шинжилгээнд болохоор гар аргаар дөрвөлжиж хуваагаарыг илүү оновчтой байдаг. За эндээс ерөнхийдөө нэгтгэхэд нэг зүгэн хэлэх юм бол зэс, жонш, төмрийн стандартууд нь нэг үйлдвэрлэл, худалдааны ерөнхийдөө тийм зорилготой юм стандартууд байгаа. Тэрэнд зориулсан гэсэн үг. Хөрсний стандарт бол илүү хөрөөлөн бай орчны судалгаа, шинжлэх ухааны зорилготой тиймэрхүү байдаг гэж гол ялгаа нь тэгэж гаргадаг. За эрдэнийн дээж илтгэл ерөнхий диаграм байна. За дээж
дээж ирэхлээр тодорхой хэмжээний чихтэй байвал агаараа хатаалтын хатаасан дээжийг боталт явуулна. Ботсныхаа шигшиж хэрэглэлийн хэмжээг нь үзээд хуваагаад холиод энэ хуваалтны бас холь тусамд явагдана. Тэгээд хувааж ялгасан дээжийг дупликат дээж олгож хадгалаад шинжилгээний дээжийн одоо ямар шинжилгээ хийх гэдгээс хамаарат 250 г, 60-аас 250 г байгаа гэсэн үг. Тэгээд дээжийн нунтаглалт 0074 гэж одоо манай GB стандартаар 0063 микро хэмжээтэй явагдаж байгаа. За ингээд аналитик дээжийг ерөнхийдөө гаргаж ирж байгаа гэсэн үг. За дээж илтгэлтэй танилцахын тулд бас тэгээд тодорхой хэмжээний онлын мэдээлэлтгүүн нэр томьёонуудтай ингээд танилцах хэрэгтэй. Дупликат дээж яаж. Дупликат дээж гэж түрүүнд одоо гарч хадгална гэж хэлсэн. Энийг болохоор анх дахь сорьцыг технологийн бүдүүчийн дагуу боловсруулж холилд хуваалт хийсний дараах үлдэгдэл сорьцыг хэлж байгаа. Аналитик дээж. Анх дахь сорьцыг технологийн бүдүүчийн дагуу боловсруулад шинжилгээ зориулсан бэлтгэсэн дээжийг хэлж байгаа. Энэ нь болохоор тухайн дээжийнхээ шид чанарыг бүрэн төлөвлөж чадах үз. Нэг ойролцоогоор 60-аас 80 г дээж гарч ирнэ гэсэн үг. За төлөөлөх чадвартай дээж гэж байна. Дээж илтгэлийн хамгийн гол зорилго маань төлөөлөх чадвартай дээж гэж байна. Анх дахь дээжийн шин чанарыг бүрэн төлөөлөхөц дээж гэж төлөөлөх чадвартай дээжийг нэрлэж байгаа. Тэгээд анх дахь дээжийн бодит агуулга болон хуваалтын дараах үлдэгдэл буюу ингээд дупликат дээжийн маань агуулга хоорондын зөрүүг хуваалтын алдаа гэж нэрлэдэг. Зөвшөөрөх хязгаараас давж гарахгүй байх үеийн сорьцын ширхлэлийн тодорхой хэмжээнд хүртэл бүртлэхийн явцад хуваалтаар багасгаж болох жинг ерөөхдөө төлөөлж чадах үс найдвартай жингийн хэмжээ гэж байна. Ерөөхдөө холигч болон хуваагчаараа хуваагаад энийг одоо энэ дээж маань одоо анхныхаа дээжийг төлөөлж чадаж байна гэх тэр юг төлөөлж чадах үс найдвартай жингийн хэмжээ буюу оптимал гэж нэрлэдэг байгаа. За энэ төлөөлж чадах найдвартай жингийн хэмжээг болохоор Ричардс гэж эрдэмтэн дээжийн төлөөлж чадах найдвартай жингийн хэмжээг нь ойролцоогоор түүний ширхлэлийн одоо дээжийн маань ширхлэлийн хамгийн том өхлийн диаметртай квадрат шууд хамааралтай ерөөхдөө ингэ тогтоосон байгаа. За тэрийг болохоор чичэт хэмэх математикч одоо математик томьёо хэмжээнд ингэж оруулж өгсөн. За энэ томьёогоор төлөөлж чадвар хангах хүч найдвартай жингийн хэмжээг нь ерөөхдөө олно гэсэн үг. За энэ маань тэр хүснэгтэй харагдцаачлан одоо дээжийн төрөл зүрээс хамаарат өөр коэффициенттэй байгаа. За боталтай үе шатад гэж. Ботал гэдэг нь гадны механик хүчний үйлчлэлээр дээжийг шаардлагатай хэмжээнд нь ботлоод 1-2 мм хүртэл ширхлийн хэмжээнд нь багасгах сорьцын боловсруулалтыг ерөөхдөө нэрлэж байгаа. Эрцийн дээжний хувьд болохоор боталтын үе шат ерөөхдөө хоёр алхмаар явагдана. Анх дахь ботлол, хоёр дахь ботлол гэдэг. Анх дахь ботлол нь уурхаагаас ирсэн том хэсгүүдийг за нэг 10-20 см ч юм уу те иймэрхүү хэсгүүдийг хацар ботлоор ашиглаад 2-10 мм хүртэл жижиглдэг. За энэ уурхаагаас ирж байгаа дээж маань 10-20 см-аас их бүр том чулуулаг байх юм бол бид нэр гар механик хуваалтыг гэдэг. Одоо алхаар ботолж өгөөд гар аргаа бутлаад хацар ботлоор байгаа гэдэг гэсэн үг. За хоёр дахь боталтын дээр болохоор одоо алхан ботлуурнаас гарсан энэ хацар ботлуурны маань одоо гол сул тал нь одоо ингээд зураг дээр харагдаж байгаа. Нэг тал нь хөдөлгөөнгүй, нэг тал нь хөдөлгөөнтэй ингэж авчиж байгаа хувцастай зай гардаг. Тэр зайгаар нь одоо хүсээгүй ширхлийн хэмжээнүүд маш их гардаг. Тэрийг нь энэ хоёр дахь ботлын явцаар одоо жигдрүүлж нэгэн жигд болгодог гэсэн үг байна. За энэ бутлах үйл явцад болохоор эрдцийн чөлөөлөлт буюу одоо эрдцийг хоосон чулуулганаас нь салгах процесс маань ерөөхдөө явагддаг гэсэн үг. Эрдцүүд маань тухайн бидэнд шинжлэх байгаа эрдцүүд маань хоосон чулуулалт дотор юм нуудмал төвжигнэл байдлаар байдаг. Тэрийг боталтын үе шатуудаар гаргаж ирж байгаа гэсэн үг. За энэ процесс болохоор одоо эрсдлүүд байгаа тодорхой хэмжээний за дээж хоорондын бохирдол үүсэх. Тэгээ металлын бохирдол үүсэх, хүрээлэн буй орчны бохирдол үүсэх гэж байгаа. Ийм гол ийм бохирдлууд үүсэх эрсдэлтэй. Тэгээ металлын бохирдол нь болохоор ботлуурын эд ангиуд нь ерөөхдөө өөрөө илэгдэж дээжинд гадны элемент нэмэгдэх үйл явцыг хэлж байгаа. Энэ нь болохоор маш хатуу эрсцийг одоо бутлах үед
хацрын одоо энэ хацар ботлуурын хацарны гангаас нь төмөр, хороо, манган зэрэг элементүүд дээшэнд хүрэгдэж орох аюултай. За энийг анхаарахтаа шинжилгээ хийх гэж буй элемент чинь одоо ботлуурын хацрын найрлагт орсон байгаа хэсгийг шалгаж өгөх. Тэгээд төмрийн өдрийн ч юм уу те нарийн шинжилгээ хийж байгаа бол вольфрам карбидын эсвэл керамик хацартай ботлуур ерөөхдөө сонгох хэрэгтэй байдаг. За хүрээлэн буй орчны бохирдол болохоо ботлох явцад асар их тоос үүсгдэг мэдээж. Энэ тоос нь агаар жилтийн системээр дамжиж одоо нээлттэй байгаа одоо дээжүүдэд хүрэлцэх боломжтой. За тэгээд энийг сэргийлж дээжлэлүүрийн тоос сурах систем байх шаардлагатай. За бутлах явцад бас нэг дээжийн чиг ба наалтс маш их нөлөөлдөг. Ялангуяа энэ дөр жоншны хувьд гэж. Жонш нь ерөнхийдөө ийм хатуу мөртлөө наалтамхай эрцүүд байдаг. Тэнгүүд энэ ботлуурын хазар давхар одоо нэг хазар хэсэгт нь наалдаад давхаргыг үүсгэж. За тэрийг бол үнэхээр механик одоо цэвэрлэхээр цэвэрлэх шаардлагатай. Энээс сэргийлэхийн тулд чихтэй жижиг ботлуур шууд хийхгүйгээр заавал стандарт заасан хэмжээ буюу 105 градус бүрэн хатаасны дараа ерөнхийдөө ботлдог. За кварц гэдэг юм нь маш хатуудлаг, хэмээн өндөр цэвэршилтэй, идэвхгүй шин чанартай юм байна. Энэ шин чанарууд дээр нь тулгуурлаад энэ тоног төхөөрөмжүүдийг цэвэрлэгээ болгож ашигладаг, бас давхар хяналт болгож бас ашигладаг байгаа. За шигшүүрийн шинжилгээ гэж байна. Бутлалт, нунтаглалт хийгээд гарч ирсэн дээжүүдэд заавалчгүй шигшүүрийн шинжилгээ хийж хяналтыг явуулдаг. За шигшил гэдэг нь одоо янз бүрийн ширхэлтэй дээжийг шигшүүрээр ширхлийн хувьд ангилан хуваах үйл ажиллагааг ерөөд нь хэлж байгаа. Бутлсан дээж бол нунтагласан дээжийг одоо шигших үйл явц нь одоо бэлтгэлийн дээж бэлтгэлийн чанар хяналт нь хамгийн чухал хэсэг гэдэг. За тийм энийг болохоор шигшүүрийн шинжилгээ буюу ширхлийн шинжилгээ гэж бас нэрлэдэг. За энэ хүү шинжилгээг хийхэд хамгийн эхлээд нэгдүгээр шигшүүрээ зөв сонгох нь хамгийн чухал байдаг. Стандарт заасан хэмжээний дагуу тохирох шигшүүрийг ерөөхдөө сонгох шаардлагатай. За зис төмөр жоншны хувьд бол ихчлэн 1-ээс 0.5 мм-ийн шигшүүрүүдийг ашигладаг. Хөрсний хувьд бүтцээс нь хамааруулаад стандартын дагуу шигшүүрүүдийг сонгоо явдаг гэсэн үг. За шигших үед хатаасан дээжийг шууд шигшиж одоо дээжийг шигшүүрдээ тавьж механик чичиргээ эсвэл гар аргаар хөдөлгөж ширхлэхээр нь ялгардаг гэсэн үг. За энэ хүү шигшүүрийн шинжилгээний хяналтыг болохоор энэ томьёогоор ерөөдөө тооцдог гэсэн үг. За энэ томьёоноос шигшүүрээр нэвтэрсэн дээжний хувьд нэг 95 хүртэлх хувь нь тухайн шигшүүрээс доошо одоо нэвтэрч өнгөрсөн байх хэрэгтэй байдаг. Тэрнээс их болоод одоо 96 97% ч юм уу болоод ирэх юм бол тухайн дэж хэд нутаглагдсан байна гэж үздэг байгаа. 100% бүгдээрээ доошоо унжих юм бол тэр бол яг ширхлийн алдаатай болсон дэж байна гэсэн үг. За тэгээ 95-аас доошоо 94, 93 ч юм уу те 80% байх юм бол энэ дэж шаардлагатай хэмжээ хүртлээр жижиг одоо ширхлийн жижигрээгүй байна гэсэн үг болж байгаа. За холилт хуваалт. За холилт хуваалтыг бол эрдсэн дээжний хувьд рифл хуваагчаар өргөдөө явуулж байгаа. За дээжийг хуваахын өмнө түүнийг бүрэн нэг төрлийн болгох зорилгоор холилтыг хийдэг. За бутлагдсан дээжийг лабораторийн шинжилгээнд тохирох хэмжээ хүртэл багасгахдаа энэ хуваагч рифлийг ашигладаг. За хуваагчийн ховлын өргөн дээжийн хамгийн том ширхлийн хэмжээс 3 дахин их байх ёстой гэж байна. За энэ өмнө харагдсан ботлуурын хэмжээнийг 3 мм гарч ирлээ гэхэд тэрнээс 3 дахин их хэмжээтэй юм ховлын нүхнүүд нь 3 дахин их хэмжээтэй байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд дараа нь жиг дуужуулах гэж байна. Энэ жиг дуужуулах нь хамгийн чухал. За дээжийг хуваагч руу цутгахдаа нэг цэгт биш бүх ховлын даваа жиг ингээд тарааж гойжуулах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол хуваалтын алдаа үүсэж байгаа. За жонш нь ерөөхдөө наалтамхай байдаг учраас ховлуудад мөн дээжний тоос үлдэх ерөөхдөө магадлал айгүй өндөр байдаг. За тэгээд мэдээж дээж холилт хуваалт болгоны дараа төхөөрөмжөө цэвэрлэж одоо шахсаагаар компрессороор цэвэрлэх хэрэгтэй. Үнэхээр механик одоо наалтцсан юу байх юм бол сойзоор механик юм цэвэрлэгээ хийж бас болно.
За нунтаглах гэж. Нунтаглах процесс нь ерөөхдөө энэ зураг дээр нунтаглах процесс юм аян дотор явагдаж байгаа процессыг ерөөхдөө ингээ харуулсан байгаа. За нунтаглалт гэдэг нь боталтай адил гадны механик үйлчлэлийн үйлчлэлээр тэг 163 мм тэг 1063 мм болтол нь дээжин ширхлийн хэмжээг багасгасан сорцыг шинжилгээнд бэлтгэх ажиллагаа гэж байна. За энэ нунтаглах явцад ерөөхдөө анханаас бутлагдаад холигдоод хуваагдаад орж ирсэн дээж маань тэг 1063 мм болтол одоо ширхэл нь багаснаа гэсэн үг. За энэ зураг дээр харагдаж тэрмний аяга байгаа. Энэ аягны бүтцэн юм ерөөхдөө гангаар хэрэгцсэн байдаг их хвчлэн. Тэгээд энэ аягын дотор нь ерөөхдөө цагираг энэ цилиндр гэсэн хоёр бүтцтэй байгаа. Аягны хаана болон цилиндрийн цилиндр нь хоорондоо эргэлдэж ерөөхдөө дээжийг бяцалдаг. Тэгээд төгөөс тухтах хүчний нөлөөгөөр доторх цагираг болон цилиндр нь аягны ханыг маш хүчтэй мөргөлдөж хооронд нь орсон чулуулаг одоо пудр болтлоо ерөөхдөө нүдэгдэж жижигэрдэг баг. За энэ дээжнээс хамааруулаад энэ процесс нь ерөөхдөө энэ нунтаглах хугацаа харилцаа адилхан байгаа 1.5-аас 3 минут. За зарим хатуулга өндөртэй дээжнүүдэд бол 4 минут гэх мэтлэнгээр явагддаг. За тухайн энэ ороод нунтаглалтад гарч ирсэн дээж маань ерөөхдөө аналитик дээж маань гарч ирж байгаа гэсэн үг. За энэ нунтаглагч одоо термийнхаа цэвэрлэгийг нь бол хамгийн чухал хэсэг нэг. Дараагийн дээж нь бохирдол орохоор сэргийлэх, аягыг одоо компрессороор цэвэрлэх, агаараар үлээлгэж цэвэрлэх, сойзоор цэвэрлэх, эсвэл цэвэр каварцаар ерөөхдөө цэвэр каварцыг буталж бас цэвэрлэдэг. Цэвэр каварцыг буталж цэвэрлэхдээ дээж болгоно бэлтгэгдсэн дээж болгоны араас цэвэрлэх шаардлагатай байгаа. За яг энэ нунтаглах процессд гардаг жон шулуун нүүрсний ялгаа гэж байна. За энэ дээр болохоор жонш нь хатуу мөртлөө наадам хойдог учраас тэрэн төхөө явцад аягны ханд хатуу дагтарсан давхарг үүсгдэг. За нүүрс нь болохоор зөөлөн болохоор маш хурдан 30-аас 60 секундын хооронд нунтаглагддаг. Ийм нунтаглагддаг. Энэ үед нь нүүрсний чихтэй дээж оруулах юм бол одоо энэ дээж маань ерөөхдөө шавар ийм зурм болж өнгөрөх аюултай байна. За энэ зурган дээр болохоор эрс чуулгын бүтцийг макро болон микро түвшингээр ерөөхдөө ингээд харуулсан зураг байгаа. Эхний зураг дээр нэг ойролцоогоор 2 см тийм төмрийн хүдэр байгаа. За тэрийг хоёр дахь зурган дээр ингээд өнгөлөөд толдоод хуваагаад ингээд ялцсан. Эхний хоёр зурган дээр бол бид нүдэнд харагдах үс юм ялгааг харж болж байгаа. За тэгээ сүүлийн 3 зурган дээр болохоор электромикроскопоор авсан дээжний дотоод бүтцийн зураг байгаа. За энэ Q-гээр тэмдэглэсэн, C зурган дээр харж байгаа Q-гээр тэмдэглэсэн хэсгүүд болохоор кварцын талцтууд одоо бараа өнгийн том юм хэсгүүдтэй харагдаж байгаа. За энэ D зурган дээр харагдаж байгаа перум гэдэг төмөр маань юм тунгалаг гэрэлцэн тайвар өнгөөр ингээд ерөөдөө харагдаж байгаа гэсэн үг. За тэр C зурган дээр харагдаж байгаа тэр C кварцаа тойрсон энэ C гэсэн хэсгүүд маань болохоор карбонат хэсгүүд байгаа. За ерөөдөө энэ зургуудаар юг харж болох вэ гэхэлэр төмөр нь одоо бусад энэ кварцтэй карбонат гэх мэт элементүүдтэйгээ маш нарийн барьцалцсан байгааг ерөөд нь харж болно. За дээж бид нар 0.63 мм хүртэл нутглахгүй бол эдгээр эрдцүүд нь бие биенээсээ бүрэн салахгүйгээр одоо дараагийн химийн шинжилгээ хийхэд илүү хүндрэлтэй болж өгдөг гэсэн үг. Тэгээд цаашаа агуулгын зүрхэнд бас гарна гэсэн үг. За тэгээд нэг төрлийн байдлыг бас эндээс харж болно гэсэн үг. Каварцын ширхгүүд нь жигд бус тархсан. Тэгээд чигд бус тархсан юм нэг төлбөртэй байгаа. Тэрийг сайн холж сайн нунтглахгүй бол нэг хэсэг нь каварц ихтэй нөгөө хэсэгт нь төмөр ихтэй даралдах өндөр магадaltaй болдог. За ингэснээр нөгөө дээжийнхаа төлөөлөх чадварыг алдагдуулж байгаа гэсэн үг болж байгаа. Тийм учраас ийм нарийн бүтцтэй байдаг учраас эрдсийн дээжийг холих, бутлах, шигших
шигшиж ширхлийг нь үзэх зэрэг нь маш чухал байгаа шүү. За дээж хадгалалт гэж. За мэдээж аналит дээжийг агаар орохгүй битүүмжил бүхий гялгар ут, сав эсвэл зориултын цаасан утанд хийж бол хадгална. Энд бол шошгожуулалт хамгийн чухал. Уудны гадна талд дээжний дугаар огноог арилгахааргүй тод бичсэн байх хэвээр. За хуурай сэрүүн нарны шууд тусгалгүй газар ерөөдөө хадгалдаг. За эрцэг дээжүүд маань маш олон төрлийн одоо эрцүүдийг элементүүдийг агуулсан байдаг учраас халуун нарны тусгалтай газар ерөөдөө хадгалж болохгүй гэсэн үг. За дубликат дээжний хадгалалт гэдэг буталд болон хуваалтын дараа үлдсэн материалыг хадгалах нь ерөөдөө чухал. За лабораторийн шинжилгээ эргэлзээтэй гарвал үлдэгдэл дээжийг ашиглан татан шинжилгээ ерөөдөө хийдэг. За хэвчлэн эдгээр дээжнүүдийг болохоор уурхайн журам одоо тухайн ирсэн захиалагчаас ирсэн хүсэлтийн дагуу 3-6 сар зарим тохиолдолд жил хүртэл хадгалдаг байна. За дээжийн чанар хяналт гэж энэ дээр ерөөдөө та бүхэн уншиж байгаа. Энэ бол стандарт ажлын замбар дээр маань загцсан хянар дээж үлтгэлийн чанар хяналт байгаа. За ерөнхийд нь дээж үлтгэлийн чанар хяналтыг ярих юм бол бохирдлын хяналт. За тэгээд наривчлалын хяналт, давтан дээж буюу дупликат дээжийн хяналт. Тэгээд хоёр сорсны агуулгын зүрүүг ерөөдөө тооцож байх ширхлийн хяналт, шигшрүүрийн сорил гэх мэтчлэнгээр ерөөдөө ангилж байгаа гэсэн. За бохирдлын хяналт дээр болохоор бутлуур термийн цэвэрлэгээ хангалттай байгаагаас өмнөх дээжний үлдэгдэл дараагийн дээжинд холилдох эрсдлийг ерөөдөө хяндаг. Тухайн дээжинд хийгдсэний дараа одоо каварцаар цэвэрлсэн хэсгийг хянаад явна гэсэн үг. За энийг болохоор хоосон сорц буюу юу ч агуулаагүй цэвэр каварцыг дээжлийн бүх үе шатанд дамжлагтайгаар одоо бутлуур хуваагч тээрэнд нэвтрүүлж одоо тэгээд нэвтрүүлээд энийг буцаагаад тэр одоо каварцаа шинжилж үзээд ямар нэгэн өөр элемент орсон байгаа хэсгийг шалгаад үзчихдэг гэсэн үг. За наривчлалын хяналт гэж дээжийг хуваах болон нутаглах явцад төлөөлөх чадвар хэр их алдагдаж байгааг ерөөд нь хяндаг наривчлалын хяналтаар. За давтан дээж буюу дупликатын одоо хяналтаар болохоор нэг дээжийг буталсны дараа хоёр тэнцүү хувааж нэг нь хадгалаа нэг нь шинжилгээнд болж байгаа тийм үү. Тэрийг тус бүрийг тусад нь тэрэмжиж тусдаа дугаар өгч ингээд шинжилүүлээд тэр хоорондын үр дүнгийн зөрүүг нь гаргана гэсэн үг. Хоёр сорцын агуулгын зөрүүгээр нь ерөөдөө тооцож байгаа. Зөрүү их байвал хуваалт эсвэл холилт хангалтгүй бэгдсэнийг ерөөдөө илтгэж байгаа гэсэн үг. За ширхлэлийн хяналт. Буталт болон тэрэмдэлт стандартын дагуу явагдсан хэсгийг ерөөдөө ширхлэлийн хяналтаар хянж гаргана. За шигшрийн сорилыг ерөөдөө нэг 10-20 дээж тутамд нэг авч үзээд явах хэрэгтэй байна. Буталтын дараа жишээ нь 2 мм-ийн шигшүүрээр 95% нэвтэрсэн үү? Тэрэмдэлтийн дараа 0.63 микроны 0.63 микроны шигшүүрээр 95% нэвтэрсэн байна уу гэдгийг нь ерөөдөө чеклээд үзээд яваад үзнэ гэсэн. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Баярлалаа. Энэ бол сургалтын хэмжээ